За Завхан аймгийн Алдархан сумын харьяат мөнх цооцлогддог эмэгтэй. Одоо Японд амьдардаг тийм эмэгтэй байдаг юм л да Монгол улсын иргэн. Тэгээд Улаанбаатар хотод маань ингээд 2018 оноос хойш сайжруулсан шахмал түвшийг одоо нэвтрүүлснээс хойш Монгол улсын 17,300 иргэн одоо энэ хугацаанд угаардсан байна. За тэгээд 600 орчим хүн амь насаа угаартаж амь насаа алдсан байна гэдгийг сонсоод ерөөсөө энэ засгийн газрын төлөөлөд байгаа энэ сайжруулсан шахмал түвш гэж хоорн яг юу юм бэ? Энийг яг Японыхоо лабораторид шинжилж үзье гэж одоо шийдсэн байгаа юм. За ингээд тэрээр Монгол улсаас одоо Японд руу явж байгаа хүмүүсээс бага хэмжээгээр одоо 2-3 ширхэг тийм шахмал түвшийг тээвэрлүүлж яадаг нэг шинжилгээ авах шаардлагатай одоо тэр бодистой болж авангуудаа Япон улсын одоо энэ Joitsu Kanyo Kagaku Center гэдэг ийм лабораторид одоо 330 мянган йен төлөөд нийтдээ Монгол мөнгөөр нэг 7 сая 500 орчим мянган төгрөгийн төлбөр төлж байгаа шинжилүүлэхэд дараа хариу гарчээ. 分析の結果からね、分かったことは、一つはいろんな金属が入っている、有害な金属が入っている。二つ目は、揮発性のね、VOC と言われているガスが発生する。で、このガスは発がん性があって問題だ。それからもう一個、石炭でも何でも、とにかく燃やせば PM2.5 のような微粒子がいっぱい出てくる。これが大気中に漂っている。この3つの問題点が明らかになった。特に分析の結果からはこれとこれが分かった。нийт одоо 3 том асуудал гараад байгаа. Нэгдүгээрт нь болохоор тухайн шатж байгаа нүүрснээс маань металл хүнд металлууд ялгарч байгаа. Хоёрдугаарт болохоор дэгдэмхийн хийнүүд ялгарч байгаа. Гуравдугаарт нь болохоор шатаагаад ирэхлээр 2.5 болон 10 нанометрийн тийм бичил тоосон зөрүүж ялгарч ирж байгаа. Энэ маань ялгараад ирэхлээр хүний бие илүү шингээд одоо цусаар дамжуулаад тарих зүрх уушгийг гэмтэх өндөр магадлалтай байдаг. Тухайн одоо нэгдүгээрт хэлсэн хүнд металлууд маань цаашаага хор тавдар үүсгэх ч юм уу тий одоо төрөлтөнд нөлөөлөх альцхаймерийн өвчнөд нөлөөлөх гих мэдчлэн одоо өвчнүүдийн их үсэр болж байна. Хоёрдугаар нь болохоор одоо дэгдэмхийн хийнүүд маань эвгүй үнэр гаргахаасаа гадна ингээд хор тавдар үүсгдэг. Энэхүү 3 том асуудал тулгамдаад байгаа. Энэ сайжруулсан шахмал түвшийг одоо энэ 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр одоогоос 9 сарын өмнөх нь шүү дээ шинжилүүлэх үед бол одоо илэрсэн хамгийн гол хэмжээнд нь юу вэ гэхээр металл буюу төмөр, хөнгөн цагаан, титан, манган, стронци, барий гэд 100 г нүүрсэнд дагуулгах хэмжээ одоо энэ юмуд нь юм байна. Ийм олон металлууд байсан гэд. Тэгээ шатах үед ялгарсан хийн усан чинь бензин, толвэн, кисилол, стирол гэд. Ийм одоо бодисод илэрсэн гэдэг ч жоохгүй. Тэгээ энэ нь ямар хор хөнөөлттэй юм бэ? Ямар хор хөштэй юм бэ гэдгийг нь одоо энэ Япон эрдэмтний одоо та бүхэн ярь сонслоо. За одоо хэрвээ Монгол улс энэ шахмал түвшийг цаашдаа ашигласаар байсан бол магадгүй одоо хэдэн жилийн дараанаас хүмүүс нь тэр олноороо хор тавдар тусах тэр бод төслүүд нь бий болох байсан бэ? Та нэг мэржлийнхээ хувьд хэлж өгөөч. Цаашдаа дахиад 3 жилийн дараа юм болохсон, 5 жилийн дараа юм, 10 жилийн дараа юм, магадгүй 30 жилийн дараа юм болохсон гэдэг тийм одоо урьдчилан таамаг юм байдаг үү шинжилэх ухааны. 私はね、バイオでもないし医者でもないから分かりませんが、とにかく VOC は大きな問題、発がん性があるからね、それから金属がいっぱい出てくる、これも問題、健康に大きな問題ある。で PM が必ず飛んでくるはず、今回測ってないけど、この3つで健康をますます害するね可能性は十分高いですね。Багш маань болохоор өөрөө эмч биш, биологийн технологич биш учраас яг баттайгаар хэлж чадахгүй байна. Гэхдээ ерөөхдөө эндээс маань хүн хэлбэрийн металл ялгарч байгаа. Дээрээс нь дэгдэмхийн бодис гэдэг маань бол асар хурдан хугацаанд тархах боломжтой бодис. Тэр нөгөө түрүү ярьсан чинь 20.5 болон 10 нанометрийн хэмжээтэй жижиг бичил тоосон сурсан маань аягүй хурдан тархдаг учраас үүнээс улбалаад хор тавдрууд тэгээд одоо төмрөөс ялгархад төмрөөс үүсдэг өвчин мэдчлэн эднүр үүсэх магадлал өндөр байсан. Тэгэхээр одоо энэ бид нар ингээд өвлөө өвлөрл болонгууд
амны хаалтыг жоохон арчаатай хүмүүс нь зөвчдөг тийм ээ. Арчаатай хүмүүс нь шүү. Тэгээ ихэнх нь болохоор огт амны хаалт хэрэглэдэггүй юм хувтаатай орчин амьдарч. Гэтэл амны хаалт мэдээж нэг энэ тодорхой хэмжээний юм хамгаалдаг боловч бүрэн хамгааж бас чаддгүй юм байна. Одоо энэ P2.5 гэдэг нэг хэмжээ ярьдаг шүү дээ. Тэр нь одоо жоохон одоо юу гэж хэлэх юм бэ гэхээр та одоо өөрийнхөө үсийг ингээд таслаад ингээд өдөр ингээд харахад нүднүүд харагдахаар хэмжээ байгаа шүү дээ. Эн чинь болохоор 70 нанометр гэдэг юм хэмжээтэйг хүний үс тийм нарийнхан байдаг юм 70 нанометр гэдэг. Тэгэхээр нөө P2.5 тоосон зэрэгдэг чинь таны үсний харж байгаа ширхнээс дарыг 30 дахин бага болоод ирэхээр хүний нүдэнд үл харагдах одоо тийм боловчдөг. Энэ тохиолдолд ийм хэмжээтэй юмнууд болохоор маскны шүүлтүрийг шууд чөлөөтэй нэвтэлж орж хүний цус руу шууд орчдөг нэг ийм хортой юм байна. Тэгээ Монгол улсын нар дэргэд чинь шахмал түш гэдэг юм чинь болвол чинь бол түлш биш шүү, химийн хор биш шүү, ийм аюултай биш шүү. Ер нь та нар одоо энэ түлхгээд байгаа энэ бас нэг шинээр түш орж тэрийгээ ч гэсэн бас шинжилүүлээд ингээ Японд шинжилүүлээ үзчихд бас буруугүй шүү гэдгийг нь Японд хэлжээ. Тэгээ ямшлээс энэ агаарын бохирдлоо бол бүр мөсөн алга болох шийдлийг бол танаа бас нэн дараа хийхгүй бол аюултай. Ирээдүйд энэ чинь хүний одоо итүүлээд одоо ухаан муутай болох хүчнээс ахуулаад хор тавдар үүсэх маш олон хүчин зүйлсүүд танаа одоо энэ агаарын бохирдлын түвшинд чинь байна шүү дийл одоо Япон хүн хэлээд байна л та. Цаашдаа ер нь одоо агаарын бохирдлоос салахын тулд монголчууд яах ёстой юм бэ? Коксон түвш яах юм уу эсвэл одоо бүр өөр шийдэл яах юм? Ер нь монголчууд та юу гэж зөвлөмөр вэ? 私は石炭の分析の専門家ではないからわからないし、初めて分析したんです。だからあとはここの大学、高専、政府の機関、これらがみんな知恵を出し合って解決していく、それが一番の方法だと思ってます。Багшийн хувьд бол шинжилгээ судалгааны хүн биш болохоор яг тодорхой хариулт өгч чадахгүй байгаа ч гэсэн энэ хүн одоо өнөөдөр түгэж байгаа энэ мэдээллийн маань ашиглаад шинэ Монгол их сургууль коллеж оюутан шүтээсийн оюутнууд маань өөрсдийнхөө шинэ санааг гаргаад цаашаага энэ асуудлыг шийдвэрлэхэд том нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.